За зах зээлийн замаар бол 30 жил хөгжихдээ бас 30 миллиард долларын өртөө байна. Экономи маань одоо 30% нь бол бас ядуу амьдралтай. Энэ бүгдээс аваад үзэхэд бол яах вэ гэвэл бид өрг зээлэнд бол ингэж баригдаад байх биш. Өөрийгөө тэтгэдэг ийм эдийн засагт бол яаж хэлцэх вэ гэдэг асуудал их чухал зүйл. Энэ бол өөрөө 2-3 жил биш. 20-30 жил шийдэх юм томоохон асуудал. Энэ үүднээс энэ стратегийн баримт хүчгийг 2050 он хүртэл боловсруулах асуудал болоо чухал ач холбогдолтой. Эхний 10 жилдээ бид яаж хөгжих вэ гэвэл энэ өрнөөсөө болов эхлээд одоо салах ёстой. Иймийн тулд бол макро эдийн засгийн дотоод тэнцвэрийг бол алдагдахгүйгээр боловсруулах үйлдвэрийг бол илүү хөгжүүлж Ээсэндээ өргөө ийм улс хурлын зэрэгцээ бид бол эрдэсдийн хөд материалыг бол гадагшаа экспортлж байсан бол бэлэн бүтээгдэхүүнийг одоо экспортлох ийм сайхан боломж бүрдэнэ гэж үзэж байгаа. Дараагийн 10 жилд ямар арга хэмжээ авах вэ гэвэл бид бэлэн бүтээгдэхүүнийг бол экспортлохоос гадна одоо өргөө батсан юм чинь одоо хөрөмтлөх ийм одоо асуудлыг бол шийдэж болно. Хөрөмтлөл гэдэг бол эдийн засгийг цаашаа хөгжүүлэх гол хүчин байдаг. Ийм учраас хөрөмтлөлтэй эдийн засгийг бол бий болгохоос гадна эдийн засгийн бүтцэд бол томоохон өөрчлөлт. Яг вэ гэвэл одоо бид гаднаас авч байгаа барилгын материал бусад бол янз бүрийн одоо боловсруулах үйлдвэрт хэрэглэж байгаа бүх материалуудыг бол яг вэ гэвэл элчин хүч энэ бүгдийг бол зөвхөн дотоодынхаа хүчээр бол хангана. Энд бол анхаарах нэг зүйл юу байна вэ гэвэл бид бол өөр зээлийг бол одоо засгийн газраас их хэмжээгээр бол авдаг байсан. Тэгэхээр дотоодын нийт бүтээгдэхүүний 40%-аас гэтрэхгүй хэмжээнд бол өрийг бол одоо тогтоож одоо жинхэнэ журам болгох. Энэ үеийн эдийн засгийн бүтцийн яах вэ гэвэл одоо боловсруулах аж үйлдвэр дижитал эдийн засаг бол илүү төлхөө хэмжээнд бол одоо хөгжсөн. Эрчим хүч яг органик одоо хүнсээр бол Азийн хэмжээнд одоо том тоглогчдын нэг болох ийм одоо бололцоотой байна гэж бол тооцсон байгаа. Энэ алсын хараа 2050 оны баримт хүчийг бол боловсруулахад олонний оюун ухааны хүчээр бол хийсэн гэдгийг тэмдэглэхийн зүйтэй байх. Энэ зүйднээс бол энэ үйл ажиллагааг хийхэд бол манай орны эрдэм шинжилгээний бусад судалгааны байгууллагууд бол өргөн оролцсон. Энэ 2050 алсын хараа хөгжлийн баримт хүчийг хэрэгжүүлснээр үр дүнд Монгол хүний амьдралын чанар бол байнга өсөж байх, түүнийг тэтгэж байх, мэдлэг зүйрлсэн олон толгоорт эдийн засаг бол бий болох бөгөөд энэ бол өөрөө өөрийгөө тэтгэдэг юм эдийн засаг. Энэ эдийн засгийг цаашид бол орон зай цаг хугацааны хувьд бол байнга хадгалж тийм хэмжээнд авч явах нь бол бас цаашдын зорилго байх учиртай.